Нэгэн хос эзгүй замаар гэрлүүгээ явж байлаа. Гэтэл замын хажууд нэгэн эмэгтэй гар далан тусламж хүсэж зогсож байв. Тэд санаа зовж машинаа зогсоон юу болсон болохыг асуухаар шийдлээ. Машинаа зогсоонгууд эхнэр нь та зүгээр үү гэж асуув. Харин эмэгтэй уйлсаар гуйсаар ингэж хэлв. Манай гэр бүлийн машин осолд орсон. Бүгд нас барсан. Гэхдээ хүү минь амьд байгаа. Тэр машинаасаа гарч чадахгүй гатсан байгаа. Гуй, түүнийг аварч өгөөч. Нөхөр эхнэр хоёр бие рүүгээ санаа зовсон харцаар харав. Эцэст нь нөхөр нь шийдэж эмэгтэйн заасан зүг рүү явлаа. Харин эхнэр нь машиндаа үлдэв. Тэр ирээ рүү орж хэсэг яваад яг эмэгтэйн хэлсэн шиг осолд орсон машиныг олжээ. Машин утаас авсаж байсан ч тэр зориг гарган хүүг гаргаж аваад яаран буцаж машин руугаа гүйлээ. Нөхөр ирээд эхнэрээсээ асуув. Хүүгийн ээж хаацсан бэ? Эхнэр нь та ойруу гүйх үед тэр эмэгтэй араас чинь гүгээд явсан шүү дээ. Нөхөр гинэт нэг зүйлийг санаж царайн цайж өгч хэлж чадсангүй.